За бүгдээрэнд нь сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. За миний би энэхүү channel дээрээ 7 хоногийн 5 өдөр нь 5 өөр сэдвээр өгүүлгээ та нартай хүргэхээр шийдсэн байгаа. Илүү сонирхолтой байх үүднээс за нэгд өдөр алгын болон гэмт хэргийн төвх, хоёр дахь өдөр сүнс болон аимшигын төвх, гурав дахь өдөр бол сургамжит өгүүлэг гих мэтчлэн хуваараар явнаа. За өнөөдөр бол 3 дахь өдөр учраас би сургамжит өгүүлгээ та нартай хүргэх болно. За тэгээ бүгдээрээ өгүүлэг рүүгээ орцгоё. Байгальтай ёс бусаар харьцаад баларсан явдлууд. Байгальтай хатуу харьцвал гисгэлийг дэндүү ихэр хүртдэг гэсэн бичигдээгүй хуулийг монголчууд үеийн үед сахиж биелүүлсээр ирсэн билээ. Гэвч түмний дунд дор хаяад нэг мунхаг хүмүүн байдаг хойно ёс бус үйл үйлдэснийхээ улмаас гисгэл сэрлийг нь хүлээх нь энүүхэнд. Энэ ч учраас мөрөөрөө яваа адгуусан болоод байгаль ертөнцөө хайрлаж чадаагүй улмаас амь насаараа хохирч цаашлаад голомтоороо сүрсэн эмгэнэлт явдлуудаас цөөн жишээг санамжуулгах үүднээс бичиглэж байна. Хөхүүл гичи агнаад цээрлэл амсав. Өнөөдөр шин цагийн цээж өвчтэй баяжуул хурдан унаа галт зэвсэг ашиглан чон авлах нийт хаваа гайхуулах бас чиг цусан дулаарсан маниак зандаа ханамж авах таатай ажил нь болж хувирсан билээ. Үүнийгээ ихээхэн хөөрөгдөг бөгөөд чон агнах хиймэртэж гэх юм уу? Эс бөгөөс ижил тэнгэртээдээ үзэгдэж илүү тэнгэртээдээ алагддаг гэсэн үгсийг нэн төрөнд сонсцоход савсаглангүйх нь бий. Илүү тэнгэртээдээ алагдана гэдэг нь үнэн хэрэгтэй. Цахиур буу ширэлсэн 100-ны тэртэх өвгдийн хэлснээс бус нэстэг тэрэг болон жип машинаар өдөржин илдэж тавхиад бахардаж унсан хойно нь автоматар шүршдгийг хэлдэггүй бах. Юутач энэ бүхнийг түр хоошин тавиад нэгэн болсон явдлыг өгүүлээ. 1995 оны хавар Төв аймгийн Лүн сумын орчимд улаан өнгийн Nissan Patrol машинтай явж байсан хүмүүсийн хал зүмэн нэгэн гिचи чон таарчээ. Нэгэн туг явдлаас хэтэрхий гэмээр эмгэнэлт явдлууд шийшилээ даран гарсан учраас уг хүмүүсийн нэр хаягийг нь нууцлан үлдээхээр шийдлээ. Уг машинтай нөхдүүд согоо агнаж сүүлийг нь авах зорилготой явсан бөгөөд чон харангуутал хөөсөн юм бах. Цонхороо хідэнтэй шүрссэн авч онсонгүй. Арга барахтаа нэгэн жижигхэн уулыг хэдэн цагийн турш тойруулж илдсээр байгаад бахардуулан унгаж орхижээ. Уг гिचи чон хөөгдөж явахдаа ходоодон дох махаа гулгиж явсан гэдэг. Анчид машиныхаа цонхоор зэрлэг гал нээхэд хөөрхий адгуусан суманд сийжүүлэн алдахдаа зүрх зүсэн дугаар гаслан байсан аж. Дэрэгд нь очиход цээжээр нь унжих цэнхэр судалт дэлэнгээс нь сүү туслаж байсан бөгөөд гिचи чоны нүднээс нулимс унсан байх нь мэдрэгдэжээ. Энэ бүхэнд анчид ердөөч хэрд хийсэнгүй. Харин ч ойр хавьд бэлдэрнүүд нь байгаа гэсэн хар авч ирж хайж эхлэх болов. Тэгж явтал хідэн адуу туусан хүүхэд тааралджээ. Машинтай хүмүүс ч хүүд чихэр боовхон өгсөөр ойр хавьд чонын үр бие эсхийг нь асуухад уржигдэр нэг азархан чон энэ хавьяас алагдсан. Саяын жижиг ууланд нэг агуй байдгийм. Гэсээр газарчилж өгчээ. Үнэхээр ч гिचи чон буудуулж өгсөн газраас 100 метрийн зайд нэгэн нууцлаг агуй байх нь тэр. Уг агуйд нүдэ нэгээгүй 4 бэлтрэг байсан бөгөөд жиптэй хүмүүс тижээн гэсээр нийслэл рүү авч тавхив. Гэвч ихийг нь хөнөөж үүрнээс нь бэлтрэг сойсон хүмүүс гэртээ очих тавилангүй байжээ. Дэд 22-ын товчооны ойролцоох шаркуугийн дөрүл журуудан хот руу орж яваад замын хашлаг руу машинтайгаа нисэн дөрвүүлээ амиурэгджээ. Хачирхалтай замын машин зогсож түргэн энтер болоход нүдэ нэгээгүй бэлтрэгнүүд гаслан гагнилдаж байсан гэдэг. Их чонын гисгэл ингээд ч дуусчаагүй. Гичиг буудсан боссын 2 хүүхэд нь ойрмогхон өнгөрсөн. Бөгөөд жолооч залуугийнх нь ах мөн л тэр хавьд автослоор өөдөлжээ. Ер нь чонноос болсон эмгэнэлт явдал ганц инч биш бөгөөд 1960-аад оны үед хавханд орсон чоныг амьдаар нөвчөөд голомтоороо сүрсэн баара гих жирийн түүхч бас бий. Муур. Энэ амьшигт явдал Ховд аймгийн Булган суманд 70-аад оны ихээр тохиожээ. Ховдын Булган сумыг мэдэггүй хүн Монголд бараг байхгүй бизээ. Байтаг богдын Аранбаатарын мөнхийн дурсгалтай Хэ Баданбаатарын хөшөөтэй
Хүн ам олонтой социализмын үед ногоон онгоц тусгай хуваараар тогтмол нислэг хийдэг байсан гэд яриад байвал барагдахгүй. Бас Монголын Ташкент ч гэх намар жимс ногоон дэлгэрхээр жимс жимсгний орон болчихдгоос тэрвз. Сумын төвөөр Минжит болгон гол урсах бөгөөд зөвхөн модны инженерч биш, ондатар зэрэг амтан усны шувууд төрөл зүйлээрээ цугладаг жинхэнэ жаргалын орон байсан ачгүй. Тэр цагт ховдын булганы нэр нүр болж байсан нэгэн нэр бас бий. Тэр бол Мюнхений Олимпийн жудо бүхийн 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн хэдий ч өнөө бидний маш сайн мэдэх болсон Сэргэш гэдгийг монголчууд дотроос хамгийн түрүүнд хэрэгэлсэн хүнээр тодорч медаль үнэмлэхээ хураалгаж явсан хожимо Монгол улсын гавьяа тамирчин цолоор шагнуулсан Бахвайн буйда бөлгөө. Ингээд тоочоод явбал ховдын булганы түүх ундарна уу гэхээс бүдгэрхгүй билээ. Яг тэр цагт буюу 1970-ад оны ихээр Туус нутагт Балдан гих хүн цэрвмээр хачин ир байжээ. Хүний санаанд оромгүй юм сэтэж хийж явдаг болохоор хүн цэрвмээр гэсэн хэрэгэлтэй. Балдан эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах агаад нэгэн мууртай нийлээд амбул тавуула байжээ. Шар ирээ муурн шарвалцаж явдагч хээрийн шар сүлд хулган хорооно гэхээс өөр хоргүй амтан байсан гэдэг юм. Зүгээр л гэрт нь оргондог төдий байсан юмдгүү да. Тэгж байтал нэг удаа Балдангийн ээж аав хоёр ирж хонжээ. Аав ээж нь ирсэн болохоор арга байж уу баяр хөөр болж шиншүүл гарган гэр бүлийн бяцхан найр хийсэн байна. Тэр үед ягаад ч юм ээж нь танаа энэ муур нүдэнд нэг л хүйтэн харагдах юм гэжээ. Зөв зүгээр мөрөөрөө байсан муурыг их нь ад үзхийг хараад нэг их юм бодлгүй өнгөрчээ. Тэгсээр багаад шүндэл болсон тул бүгд амарцгааж гин. Эд нойрон дундаа байтал их нь гинэт хашгиран харааж гарчээ. Зочоод гэрэл асааж лаа барвал үхээр юм уу муур амьсгал бүглэж алхна. Нүүрэн дээр хөвтдөг байх шүү мулууд чинь. Гэдэл босоод иржээ. Муур чухам ягаа зөвхөн юмгэнд халдсан нь сонин юм. Хаяа нялх хүүхдийн нүүрэн дээр хөвтөөд амьсгааг нь бөглөөд алчихжээ гэсэн үг дуулддаг билээ. Тэгээд уурсан эмгэн бараг нойргүй хонжгин. Ер нь муу ёр гэж үзсэн бололтой. Нааш явмааргүй санагдаад байсан юм. Авч л явъя гэд болоогүй дээ. Түүнээс биш ийм муу ёрын юм руу юу боллоо гэж зүглэх вэ? Гэдэл үглээд байж. Арай хиш нарны бараа харсан эцэг их хоёр нь жаахан зам муутайхан шиг явцгааж гин. Тэднийг яваад хэд хонож байтал гинтийн хил ирсэн гин. Ээж чинь би тааруу байна. Хурдхан ир. Ингэжээ. Хил хүргэж ирсэн хүнтэй дөрөө харшуулаад бууччихжээ. Хэдхэн хоногийн өмнө зөв зүгээр байсан их нь бүр нүднээс гарчихсан байж ямар ч өвчин туссан инхүү гинэт муудах учиргүй билээ. Цай унгаа юу болсныг нь асууж гин. Танад очиж хонсон өдрөөс хойшлын гिचглээ. Өнөө муу ёрын муурчин байна уу? Тэр л нүзүүдэнд үзэгдээд болтгоо. Тэр хөгийн амтныг нүднээс зайлуулахгүй бол горьгүй бах. Би ч өнгөрөв бололтой. Хараянда хоолунд орхоо байлаа гэсэн байна. Сум дундын эмнэлгийн туршлагатай эмч улаан хоолой зүлхэн гэдэг өвчин байна. Ядаргаар тусдгийн. Хавдар энтер бол юу гэж юм хурдан эхлэх вэ? Гэсэн нь тэднийг бүр төөрөлдүүлж орхижээ. Ингээд баахан ядаргааны эм тариа болсон хүн байж гэн. Аргаа барсан аав нь сумандаа алдартай Маажа мэргэн гэдэг хүнийг залхаар явж гэн. Аав нь оройхон залсан хүнтэйгээ ирж гэн. Мэргэн хоол цай болсны дараа үзээд идгэшгүй өвчин тусчээ. Танаа тэр муур сануулсан байна. Харин оройтсан байна. Арыг нь сайн хийхлүүлдэжээ. Хэмээн ар гэрийнхэнд нь нууцхан лүндэн буулгаад оджээ. Үүнийг сонссон Балдан бараг ухаан солиортлоо ууралсан амтан морины хар хурдаар гэртээ ирсэн байна. Мориноосоо бууж гэртээ ороод бараг үгийн солиогүй муураа асуужээ. Ихнэр нь мэдхгүй. Энэ хаваар хулганы хөөж яваа биз? Чи тэрүүгээр яах нь вэ? Химээсэн байна. Яахан чамд хамаагүй. Альвэ хүүхдүүдээ муураа холоод ир, бариад ир гэсэн аж. Хүүхдүүд нь хөөцөлцөөр яваад булган голын бургаснаас олоод аваад иржээ. Энэ хооронд Балдан бөөн төлөвлөгөө боловсруулан суусан нь мэдээж. Муур алах муу гэдэг юм. Чухам яаж алддгийм билээ дээ. Яах юу ах вэ? Ер нь шууданд хийгээд амийг нь боогоод булган голд хаячихъя.
Олхон нэг нь олоод хижээгээд авбал тэрлвэз. Хүн амтан олохгүй бол хятадын нутаг руу хил даваад арилнэз. Эргэж ирэхгүй л лавтай. Гэсэн шийд гаргаж гин. Тэрийг ёсоор болгохын тулд аргалын нэгэн шуудаа султгаад өнөө мураа орилуулан байж дотор нь хийгээд үүрээд гарч гин. Хүүхдүүд нь гайхахын дээдээр гайхаж яах гэж байгааг нь асуувал энэ монголлуудээс болоод имиж нүхтэхтэй тулаад байна. Үүнийг оронд нь золионд гаргахгүй бол болохгүй. Та нар нанаа байж бай. Гээд оджээ. Балдан булган голын нэгэн цүнхээлд очиод нэг сайн тамхилж аваад ер нь шуудаан дотор нь том чулуу хийгээд энэ цүнхээл живүүлж хийгээд санснаа яагаад ч юм гинэт болж гэн. Ингээд чуудааныхаа амыг адууны сүүлээр томсон уяагаар сайтар уяад ногооноор эргэлдсэн цүнхээл рүү шийдчихжээ. Муур муухай орилоод шуудаан мушгиралцаар яваад өгчгэн. Ер нь эргэлтгүй маягтай урсан одсон ажээ. Ажлаа амжуулсан балдан амандаа дууясаар нуруугаа үрээд хүрээд ирсэн байна. Хөлс нь бурзайсан их хэрэг бүтээсэн хүн цайгаа очилд суужээ. Яг энэ мөчөд хайр тээж нь хорвоог орхиж байна чинээ хэн санах вүлээ. Оройхон хэрд хил чимээ иржээ. Мөн л адхан барин морины хар давхиагаар очиж ээжигээ нутаглуулсан байна. Ээжигээ нутаглуулж барьцгаад аав дүү нартайгаа 2-3 хонцгоод гэртээ иржээ. Гэртээ иртэл юу болсон гэж санана. Шар ирээ муур нь орон дээр нь шарвалцаад хөвтөж байжээ. Юу болсныг нь сонирхвол таныг явсан шөнө л эргээд ирсэн штэ. Шүн нойрон дунд муур дуурах шиг болохоор нь гараад харсан чинь үүдэнд ирчихсэн байна лээ. Гэжээ. Энэ муу ёрын амтан ээжийг минь толгойг залгичгаад ханалгүй хүрээд иржээ. Одоо хэний толгойг залгих гэж байгаа бол хэмээгээ шазуураа зуусан байна. Энэ бол ёстой сайнны ёр биш байсныг хэн санах вүлээ. Маргаашийн мандахын улаан нарнаар балдан их л амжилттай юм шиг босоод урьдын элдвэр гамбанц алхадаас аваад мөн л муура тэрэн булган голынхоо хөвөө рүү оджээ. Бас л хүүхдүүдээ хол байхыг сануулсан аж. Ингээд товлсон газараа ирээд тухлан сууж гин. Ёстой жинхэнэ нүд альдрам тамийн ажил хийсэн байна. Муурныхаа ам толгойг ногтлоод дөрвөн хөлийг нь гамбанц дээр хадаад булган голын урсгалыг дагуулan тавьсан байна. Тэр жинхэнэ эргэж ирэхгүйгээр урсан одсон аж. Хойноос нь хэсэг харж зогсон гэртээ иржээ. Ихнэр нь нилээд тавгүй ухтжээ. Чи ч яста нүгэл хилээдэ. Мөрөөр амтныг алчих уу? Гэжээ. Үхсэн элэнцгий чинь мөрөөр амтан. Ээж минь хар толгойг залгичгаад байгааг харсангүй юу чи? Гэж ирээд баахан зандарч гин. Ингээд баахан хэрүүл болоод амарцгаасан аж. Тэр явдлаас хойш муур нь харин эргэж ирсэнгүй. Жухам хэрэгснийг хэн мэдхүү. Ингээд ажин түжин амьдарч байтал гинэт баг хүн үл танигдах өвчнөөр өвдөжээ. Эмч залахын завдал өглгүй хэд өндөр халуурч хідэнтэй татаад насан өөдулсан байна. Баг хүүгээ гаргах чам болж байтал том хүн илэрч балаараад иржээ. Эмч ирж тодорхой онош тавиагүй ч авч явсан байна. Ингээд сум дундын имлэгт очоод идгээгүй тул аймгийн имлэг рүү шилжүүлжээ. Имлэг эмч дийлээгүй юмыг яахаа мэдхээ байгаад бүр арга тасардгийн даваан дээр нутгийн өөр нэг мэрэгэн хүнийг залж ирж гин. Нутаг усандаа мэрэгэн тажаа гих илэр төлөгдөж бариад тун тоогүй юм болж та. Танаа хөгшин эвгүрхийг сануулсан юм байна. Тэр үед нь аргыг нь хайлгачсан бол болох байж. Танаа тэгтэл их хор хохиролгүй байжээ. Харин тэр муурыг тамаснаас болоод бүр их га ирсэн байна. Муурын хараалт тусчээ. Хоёр хүүгийн чинь толгоогоор тооцоо хийхээр шийдсэн нь энэ. Би яах вэ аргалахыг л бодъё. Баг нь өнгөрчээ. Том нь 90 сар бол болохгүй. Имлхийн хүн болно. Үлдсэн лайл анчиг нь баггүй тул түүнээс сэргийлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол эхнэр та хоёрыг чинь ч бийд хүрнэ. Гэж хүнжин ном уншиж гүрэмдээд өглөөнийг юм дуусгасан байна. Тэгээд загсан нь энэ бүхнээс болж гэр бүл салд сарнаад яах вэ? Бурхан 2 жилээс нэг охин хайрламц. Түүнийгээ хүн болгож авцгаа. Дахиад дими юм пүү хийцгээ. Химээсэн гэдэг. Тэр бүгд биелэлээ олж балдангийнх гэр бүлээрээ шийтгүүлсэн ч мэрэгэн хөгшний тусаар үнэхээр нэг охинтой болоод амьдрал нь жаал тэгшэрсэн гэдэг түүхтэй.
Хайлаастай гэр хороололд суудаг чимэд очир гэж эртний танхил залуу надад цочирдож хажирхмаар нэгэн түүх яриад би үнэмшээгүй билээ. Гэвч танил маань энэ бол яалтчгүй үнэн шүү хэмээн барим тавин өгүүлэхт бол зөрөөд байж чадаагүй юм. Чимэд очрын ярьснаар тэдний гудамжны өнцөгт амьдардаг балдан лам химээх хөгшний насыг мэдэхгүй хүмүүс бол 60-тай гэх боловч олон жилийн урдаас таньдаг хүмүүсийн нотолж буйгаар лавтай 100 насыг зоогсон гэлцдэг аж. Тэр хөгшин амандаа ганц ч шүүдгүй мөртлөө царайнд нь огтын үршлээ байхгүй толгор цагаахан арьстай ажээ. Балдан ламгайг 30 гаруй жилийн өмнөөс таних чимэд очрын аав одоо 62 таагаад анхаарах тэр үед л баажийн эмгэн өнөөгийн шиг настай эмээ байсан гэнэ. Нөхөр хүүхэдгүй цор ганцаараа суудаг балдан лам хөгшин хашаандаа өвлийн дүнхгэр байшинтай ба айхтар хуцаж борогдог 2 том банхар нохоотой. Тэднийхэр барагтайд хүн ордгүй бөгөөд хороо хорны албан хаагчид болон хамар хашааны ганц 2 хүн л ирнэ. Нэг өдөр чимэд очрыг хашаа руугаа алхаж явтал танихгүй өндөр залуу тааралдаад бадам хатан гэдэг бүсгүйг сургалжээ. 2 салаа сүлжсэн хар гэзэгтэй царайлаг бүсгүй гэсэн бөгөөд балдан лам хөгшнийг хашааг зааж тэр нь яах аргагүй тэндл байдаг юм да. Хашаа руугаа орохыг нь нүдэрээ харсан юм. Гэтэл сая очиж хашааг нь цохвол нэг настай эмээ гарч ирээд тийм бүсгүй байдгүй гэж хэллээ. Ёстой хачи юм аа гэсэн зүйл ярьж гин. Чимэд очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгүй. Гэтэл түүнээс хэд хоногийн дараа манер харанхуй болчихсон хойно гэртээ орой тесгийн харж явах замдаа гудамжны өнцөгт 2 салаа тахимааш үргэсэн урд эзэгтэй бүсгүй нэгэн залуутай болзон зогсхийг харж гин. Чухам ямархуу царай төрхтөөг нь харанхуйд ялгаж үзээгүй байна. Тэгсэн түүний найз залуу нэг өдөр уулзаад танай гудамжинд Бадам хатан гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн байдгүй чи мэдхүү гэжээ. Лавлаад байвал яалтчгүй балдан лам хөгшний хашааг заагаад байх юм гин. Хэд хоногийн өмнө найз нь чимэд очиртой уулзахаар явж байгаад тэр бүсгүйтэй танилцаж гин. Залуу агаад царайлаг бүсгүй өөрөө өдөж яриа үүсгэх гээд байхад ямар эрхэн дургуутсах билээ. Цав цагаан арьстай ялдамхан боловч жаахан гуншаадуу дуутай гоё бүсгүй байсан агаад гэрт манд өхөөлж өгөөч замд нэг айхтар зуудаг нохой байдаг айгаад байна гэсэн аж. Бүсгүйг манер балдан лам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хүүхнийг тэрч аваад уруулыг нь шимэн оцоход өөдөөс нь айхтар шуналтай үнсэлцэж байснаа дараа үлцээ гэд ороод явчихсан гин. Маргааш нь бас нөгөөдөр нь ирж хашааны хаалга нүдвэл шүдгүй эмгэн гарч ирээд зээ охин маань нутаг буцсан хойтон хавраас нааш ирэхгүй гэсэн мөртлөө хаан байдаг хийгээд хаяг утсыг нь өрдөө хилж өгсөнгүй гин. 2 чудаад бадам хатан химээх царайлаг бүсгүй балдан лам эмээгийн хашаа руу орсныг дуулаад чимэд очир гайхаж зээ охин байтугай ямар ч үр хүүхэдгүй тэр хөгшнийд юун хүүхэн ирээд байгааг сонирхохоор шийдэж гин. Гэвч хөгшөнтэй зүс таних минь туснаас цаашгүй учир гэрт нь яваад очиж зүрхэлсэнгүй. Харин 2 чүн гэрээсээ гарч эмэгний хашааг сахид зогсоод амжилт олсонгүй. 3 дахь оройн гэртээ оройцхийн харж явтал урд бүдүүн гизэгтэй уйдан хуар дээл өмссөн гой бүсгүй зогсохыг үзээд шууд л яваад очиж гин. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй байхаагаад чимэд очрыг хараад харц бууруулан гудамж өгсөд алхангуут мань хүн хойноос нь жаахан сүлдсхийн дагвал нөгөө бүсгүй явсаар балдан лам эмгэний хашаа руу шудлуухан яваад орсон ба зуудаг 2 том нохой нь огт хутсангүй гин. Хашааны завсраар шагаавал нөгөөх бүсгүй байшин руу ороод чимээ алдарсан ба эмгэний байшингийн цонхоор гэрэлж тоссонгүй. Харанхуй хിവэрэ байсан ач. Гэртээ ирээд ээжтэй баачи хөгшний хашаа руу нэг хүүхэн орлоо. Юун хүү юм бол гэвэл нэг урт гизэгтэй охин л байсгээд ирдэг юм штэ. Хамаатан садных нь хүүхэд байлгүй гэжээ. Маргааш оройн чимэд очир зориуд хөгшний хашааг зорж хаалгыг нь цохвол ноход боргон хуцаж баажи имээ гарч иржээ. Түүнээс нөгөө үл таних бүсгүйг сурвал хөгшин яваад өгсөн штэ гэхэн тэр яаж уулзаж болохыг асуувал мэдэхгүй гэчгээд хөгшин хаалгаа хааж. Тэгтэл баажи имээгийн хөрш хашааны хорлоо авгаа. Тийм нэг хүүхэн яваад байдгийм. Миний л мэдхийн 10 жил болж байгаа ах шүү. Их л царайлаг бүсгүй гэлцдэг юм
Гэсэн бол норов өвгөн тэр залуу хүүхэн чинь цаад хөгшин чинь өөрөө шүү дээ. Өдөр болохоор эмгэн болж, шүн болохоор залуухан хүүхэн болцоход залуу ирчүүдтэй уулздах юм байхгүй юу? Балдан лам хөгшин бол мөнх настай хүн. Лавнаас нь 100 хол гарчихсан. Нэг л сонин хөгшин дөө. Өвдөс шүглсэн дараа ихч байж мэднэ гэж ярьсан байд. Гэвч Баажийн эмэгнийг залуухан царайдаг бүсгүй болон хувирахыг хинч нүдэрээ харж байсангүй. Зөвхөн өөр хоорондоо тэгж ярилцдаг агаад хизээж хувирч өтлөлгүй нэг янзандаа явдаг тэр эмэгнийг зарим нь шулан байх гэдэг бол нөгөө нь үхэрчгүй дараа их мөн гэлцэн. Бас нэг нь хайр гаргийн хүн байх гэхэнч би. Гэхдээ зарим нэг сонирхолтой баримт гардаг юм. Баажийн эмгэн нэг удаа дэлгүүрт очихдоо ам дүүрэн цагаан шүдтэй байсан ба бас нэг удаа тархимаа шүргцэн урт хар гизэгтэй болчихсон явж байсан гэв. Бараг хинч ордоггүй тэдний байшингийн цонхны цаан заримдаа хоёр хүний сүүдэр үзэгддэг ба гэрээс нь Монгол ардын богино дуулах бүсгүй хүний уран яруу хоолой дуулдаг ажээ. Хөгшнөөс насыг нь лавлахад хөгшин ханы насгүй болсон миний насаар чи яах нэвд гэд хэлж өгдөггүй бөгөөд хороо хорны аравтын дарга Санжаагийн хэлж буйгаар 92 настайг нь гэхдээ түүний насыг дэндүү дарсан тоо гэж мэлцэх хүнч буй. 40 жилийн өмнө Балдан лам эмээ яг одоогийн шигэл байсан ба идүүгээ түүний үсэнд нэгч цагаан ус нэмэгдээгүй гайхах хүн олон байдаг юм. Энэ мэдчлэн сонин хачирхалтай хүмүүс бидэнтэй хамт зэрэгцэн оршдог бизээ.